Ногоон гэрэл, цагаан шугам. Хүүхдүүдээ сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд 4951 зам тээврийн осол бүртгэгдэж 5152 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Эдгээр ослын улмаас 196 хүүхэд амнаасаа алдаж 4956 хүүхэд гэмтэл авчээ. Харин 347 хүүхэд хүнд гэмтэж насан туршийн олдмол эмгэгтэй болсон харамсалтай дүн мэдээ байна. Иймээс хүүхдүүдээ та бүгд их хотын завгүй амьдралд аюулгүй байдал сахин замын хөдөлгөөнд оролцоорой. Хүүч улаан гэрлээр гар толхгүй штэ. Хоцлооштэ багш загнаштай намайг хоцрол. Манай багш ногоон гэрэл цагаан шугамар гарна гэж заадаггүй юм уу? Манай багш лав заад ш. Манай багш тэгээ жалдилдаа. Тэгтээ би хичээлээс хоцрох гэдэг манай багш хоцрол загнаштай. Хоёул зүгээр ногоон гэрлээрээ гарья. Сайн. Хүүхдүүдээ ногоон гэрэл цагаан шугамаараа гарвал бидний аюулгүй байдал хангагдана.